Дэлхий дээр гэр бүлийнхээ төлөө хар компанид ажиллаж байсан залуугийн амьдрал оронгороо ирэх гэж. Эхнэр нь өөр хүнтэй явалдан охин нь өөрийнх нь биш гэдэг мэдэгдэв. Ажлын газрын хүнд мэхлэгдэн өрөнд орж эхнэрээсээ салан хүүхдээ өсгөх мөнгө илгээх болсон залуу эмчилгээ хийлгэх мөнгөгүй болон нас барах болов. Гэвч түүний өмнө гарч ирсэн эрэхтэй түүний амьдрал басан зүйлийг харуулan өөр ертөнцид очих амьдралын санал тавив. Залуу өөрийн найзтай ярилцдаг байсан робот сансрын хөлөвтэй ертөнц сонгосноор гариг улсын захирагч гүнгийн герт төрхөөр болов. За тэгвэл ингээд анимлогоорц. Энэ аним бол айгүй маш сонирхолтой. Та нар таалагдана гэдэгт бол би бол 100% итгэлтэй. За тэгвэл let's go. За анимын нөлөө хөвтөл маань одоо ингэж эхэлж байгаа бөгөөд манай гол төрийн залуу болох ер нь л иймэр дуудалтай юм байдаг. Хайртай эхнэр охин хоёр минь байвал би жаргалтай гэж боддог байсан. Гэтэл эхнэр минь өөр хүнтэй явуулдаж охин минь бэртээд цус сэлбэх гэтэл охиныхон цусны бүлэг өөр байж таарав. Манай залуу эхнэрээсээ ууртаа асууж миний охин биш юм уу муу юм уу гэж асуухад өөдөөс нь чиний цалин баг хүүхдээ сайн сургуульд оруулъя гэсэн ч чамд юу ч байхгүй. Гэртээ зүгээр л унтах гэж ирдэг үсттэй гэж хэлж авнаа. Уг нь бол манай залуу эхнэр охиныхоо төлөө ингээл илүү цагаар ажиллаад амар завгүй болгоход тэгэл энэ эхнэрж ойлгохгүй тэг охин бүр өөр хүнийх байж таарч байна. Стас амар зэв байна бохоггүй. За тэгд энэ хоёрыг хэрүүлж уламжлал үүс. Тэгээ нөгөө эхнэр нь охиноо аваад явахаар болно. Тэгээ манай залууч бас яаж зүгээр авах те. Тэгэл охин дээр очил чи юу наавтайгаа байна уу? Наавтайгаа үлднэс тэгс нөгөө охин өөдөөс нь зөө би нөгөө автайгаа байна гэж боддог. За амар цааван. За тэгэл манай хүн бүр энэ дээр үл зүрстгэл санаа хуугаа явж байгаа юм. За тэгэл маргааш нь өчигдрийнхөө болсон юмнуудыг бодоол ичсэн чинь хилцээхэн дараа нь дуудаад манай хүн шууд хэрэг төвтгэн зав. Өө манай хүний компьютерээс нэг нь хасаалттай очихт навчаад 50 саяг өөр данс руу шилжүүлсэн гэдэг. За тэгэл манай хүн компани мөнгө завшсан эргээр хөөрхий ажлаас алагдаад энийж далиндуулж ихнэр нь салангуутлаа. Тэгэд охиноо асар хамгаалах эрхинд бас булаацсан гэдэг. Одоо зүгээр л тэгэл охиноо яг өөрх нь охин биш л тэгэл ядаа тэгэл тэрэнд нэг асар хамгаалагч мөнгөний ер нь л тэгэд өгөхөр болдог доо. Тэгэл манай хүн тэгэл барилга марилга хийгээл хар ажил бор хийгээл ер нь бол тэгэл өвчин тусаад хөөрхий өвчин тоссон ч гэсэн эдгийгсэн чи эвчэд төвчүүлээ гэсэн чи явж мөнгөгүй байгаа болохоор ер нь л тэгээ яг өглөө авчээс чинь урд нь гинт нэгэн залуу гарч ирнэ. За энэ хүн бол ерөөсөө хөтлөгч гэдэг нэртэй зөв. За тэгээд энэ хүн бол манай залууд ингээд ардуур нас бүх амьдралыг харуулнаа. Тэгсэн өөрийнх нь охин болохоор тэрний новшиг хилцээний дарга охин байж таараа. Тэгээ ихнэр нь угаасаа бүр хуураад 10 жил болсон зөв. Тэгэл нөгөө хилцээний дарга өөрөө манай хүний компьютераас өөрийнхөө тас руу 50 сая шилжүүлээд тэгээ хамаг хэрэгээ манай утгацсан гэдэг. Тэгэл манай хамаг бургуу нүлээгээл энэ бол тэгээ яг үхэх гэж захтана тэрийг харуулдаг. Тэгэл манай хүч за итрэх хэвээр би заавал яасан ч хуршихгүй дээ. Хэрвээ дахин төрдгөл юм бол мөрдгөл юм гээ бодооч. За тэгээд нөгөө нэг хөтлөгч нь болохоор шууд хэлнэ. Ирэх бүгд ийм зүйлийг чи уучлана гэж юу? Уучлана гэж байхгүй үсттэй. Тэгэл манай залууч заавал өшөөг аавна гинэ. Бусдад санаа тавихгүй өөрийн жаргалыг хайсан минь дээр байсан. Сайн хүн үнэлэгдэн гэдэг бүгд хоос. Дараа төрөл гэж байдаг бол би дураараа амьдрмаар байна. Дураараа амьдарч бусдыг болондоо гიშгэхээр хорон санаатай болмоор байна. Нөгөө залууч нь за тэгвэл өөрт чинь үргэх сайхан мэдээ байна. Би чамайг дараа төрөл чинь хөтлөг бол. За энэ дүү ертөнц дондоос чи хамгийн таалагдсан ертөнц рүүгээ шилж. За шилжч гэж юу тэр ертөнцид амьдрыг хэлдэг. За тэгэд манай найзтайгаа ярьдаг гэсэн робот бол ээжид ертөнцийг сонгоно. Тэгэл манай үз шудраг амьдрах нь утгагүй. Шудраг амьдралгээд ямар хүнд үнэлэгдэх юм шиг. Би одоо өөрийн дураар амьдрч өөрийн хүссэн бүхнээ. Би нь бол хорон санаатай нэг юм болно гэд нэгэн гарын иргэсийг зарагч гүнгийн гэрт төрнө. Тэгэд манай үндэ амьдраад 5 жил өнгөрсөн гэдэг зөө. Тэгэл 5 жилийнх нь ойгоор 5 насныхан төрсөн өдөр гэж болно гэд. Тэгэд энэ дэр нээж нь нэг AI робот захиалж өгдөг зөө. Захиалж өгдөг гэж одоо энийхээ нүд хөмсөг хамар үстэй би пропоз өдрийн бүгдийг сонгоно гэсэн үг зөө. Тэр нь л тэгэл манай хүн сайхан сонгоол. Тэгэд аав нь болохоор төрсөн өдөр дээр нь бүх эрх мэдэл газар нутаг өөрийн хэрэг мөвдөг зөө. Дөнгөдлөө хооронд нь сар бүр ингээд мөнгө явуулах. Тийм гэрээ ичдэг зөө манай 5 настай хүүхэд гэрээ ичдэг зөө. Тэгэл манай хүн 5 настай байхад мэд гарт минь бүх зүйл орж ирэл одоос бүгдийг алан тална гэсэн. Мань хүний захирж байгаа гараг нь бүр ингээ хасар их өрөнд орсон зөө. Тэр нь бол тэр нэг хөтлөгч гэдэг юм яг үндэ сайн талын хүн бол биш. Тэгээд ер нь бол манай хүнийг олон их зовоох гаргалуул явуулсан гэдэг. Тэгээд манай лаа юм одоо энэ дэр яаж гарч ирэх юм бэ гэж чөтгөр хүн. За тэгээд аав ээж хоёр нь шууд үүрхөө хүлээлгэж өгдөл хоёулаа шууд яваад өгнө шууд гэл. Тэгэл манай хүний захиалсан робот ирэх болгоод энэ роботын нэр нь болохоор Амаги гэдэг нэртэй. Та хэрэг нэмэн үзгэмлийн Амаги дүр дурлнаа. Айгүй гоё дүр. Энэ бас айгүй хөөрхөн дүр.
Үнэхээр хөөрхөн төрц. Энийг минь үзүүл та нар ойлгоно заа. За тэгээд мэдээс захиалсан чи бараагаа сайн шалгах хэрэгтэй. За ер нь л тэгээд сайхан шалгаал авч байгаа юм л та. За одоо хэдүүл өөр хэсэглэн орцгоц. За дэлхийд дэрэг болсон бай. Мань хүү өгсний дараа юу болсон бэ гэх юм бол өдөр нэг новшин хүн чинь азар нөгөө нэг сайхан хулгай харин баригдаад өдөр нэг араар тавьсан өмнө бас сайхан шорно ороод тэгээ манай хүндээ сайхан ингээд хайртай ус өмнө алдаад тэгээд өөр хэмдгээ сайхан ингээд сэтгэл амрам ингээд ганцаарх нь болчихж байгаа байхгүй айгуу гоё. Энэ айгуу сэтгэл тайтараа болсон нэр. Ингээд сайхан кармагаа эдэлж байгаа юм да. Өдгөл ингээд анимлог орцгоё. Би бол гаднаа 5 настай, дотроо бол 36 настай. Том хүн шүү гэхэд хүүхэд гинэ. Энэ ертөнцид нь 50 нас хүрвэл хүүхэд 100 нас хүрвэл том хүн гэж үздэг юм байна л та. Хөгшөө ахаа хэлнэ. Хамаагүй ээтэй дотн байж болохгүй шүү. Бусад хүмүүс л сайнэр хүлээж авахгүй гин. Яагаад вэ гэвэл роботууд нь эрт дээр үед хүндрэлтний баг мөхөөг шахсан. Тэгээ одоогийн эзэнт гүрнийг байгуулсан гарууд нь болохоор бөндөө гэдэг AI-уудыг дийлээд тэгээ одоогийнхоо эзэнт гүрнийг байгуулсан болохоор AI-ийг ер нэг тийм тааламж төлөж авдаг үү. Тийм болохоор манай хөгшөө ах ер нь аль болох тэгээд лайм хэлнэ. Ер нь AI-тай нэг дотн хүмүүсийн гадна мод нэг хил мэл харагдаад ирэхгүй шүү гэдэг. Энэ үеэр чи хэрэгтэн 5 настай хүүхэд өдөрт нь одоо улам их татвар авах байхтаа гэд ярилцаад байж байдгийг. За тэгээд манай ууч би энэ газар доороос бухараас гарах болно. Хэдийгээр би таягдсан ч гэхэд манай амаа гэдэг айгүй хөөрхөн. Би бол хаягдаагүй. Би таны дэргэд дүүрд байна мэн гэл амар гоё хөөрхөн мэдлэлтэй. Та энийг үзүүлсэн анаа би түнхээр тэр хайртал. За энийг л. За тэгээд амаагийн лайм 2 маань хоорондоо сайхан гэрээгээд хамтдаа эндээс тэмцэхэр болдог. За тэгээд манай 2 жил капсул итгэхэр болоод тэгээд амаагийн тэр хооронд улсын хавьдрлааг даатгаад 2 жил болоод сэрэгтвэл амаагийн бол юм усаа нэлээд гайг өдөрцөн. Ер нь тэгж үзүүлэлтүүд нь бол нэлээд дэжилсэн байдаг. Тэгэл манай нөгөө хорон захирагч ингээл улсынхаа төлөө бас хичээгэл байгаа юм да. Өөхөнтэй бүхнийг дууландаа гэсэн байхгүй одоо зөвөр ингээл газар доороос гарна хард дэрэгтэй сайхан нүүлэл гээл фото авчихдээ. Тэгээ манай зугаас төрөлхийн сайхан сэтгэлтэй байгаа байхгүй. За тэгээд эрчүүдийн гол мөрөдлөлтэй робот он гэж үздэг. За тэгээд манай бидний мөрөдлийг биелүүлэх робот оннаа. Ер нь л тэгээд жолоотод нэлийн говь амар. Тэгэл бэлтгэлийн тулаан болсон чинь нөгөө хүн шууд ялагчдیں۔ Тэгэл манай чи битүү хуцаад байгаа. Чихнээс үзэж мүнцэцгээд дуурлахад за тэгэл чихнээс үзэл манай лаймж ялагтал. Тэгээ сул дараа болоход өөртөө нэг багш хөлсөлөхөр болно. Хамгийн шилдэг багшийг олж иргээд амаагийг татах. За тэгээд нөгөө нэг олж ирсэн багш нь болохоор Гилбайлтны үндэслэгч гэх бөгөөд за тэгээд манай оч би хамгийн шилдгийн сормоор гэж хэлнэ. Тэгвэл нөгөө багш нь үүдсэн зав. Гисэж шилдэгнэ гэж бодсон нэг шилдэг байдаггүй. Энэ сансарт шилдэг гих зүйл байдаг болов гэд лутглээд авнаа. Бас айгүй хот нийл гараа авах юм байна. За тэгэл манай хамаа гэж эцэдээ энийг өөр шалгаж үзээ. Манай хүнтэй үгүй хянал чигээр элтний мастер гэл хуцаад дийж. За тэгэл манай лайм род хэлнэ. Би таны элтний урлагийг харж болох уу гэл. Тэгэл нөгөөх нь чи миний элтний урлагийг нэг л хараа шүү. Би хүнээс чанд зааж өгөхгүй. За ганц хараал сурах хэрэгтэй гэж. За тэгэл энийг харсан лайм зүгээр шок боллоо. Ойрон л тэгэл энэ хоёр маа тэгэл сайхан багш болж байгаа юм. Тэгээд нөгөө багш нь оройн ирэхгүй. Стег үндэ зөвхөн лайнд манай үнтэй сайхан ингээд ил паролцсон байгаа юм. Өөр ингээд тэр моднуудыг ингээд урьдчилаад бүгд имжсэн. Тэгээд нэг ингээл нэг хөдөлгөөр нэг бүгдээр ингээд сайхан зүссэн юм шиг боллоо л нэгдээ сайхан хурдтагцсан. Тэгээд тэрнэл тэгэл манай хүн тэгэл хурдтагцсан бэлтгэлтэй гүмас шаргуу орж эхэлнэ. За тэгээд бүхэл бүтэн бүр 3 жил элтний бэлтгэл хийцэмдэг зэрэг. За тэгэл манай лаймч багш одоо нөгөө гэрлийнхаа гэлбайлтай надад дахиад заадаг ч өгөө. Тэгэл нөгөө багш нь би чамд нэг л хараа сурах гэж хэлсэн мэт. Ягонд дотроо л дээ. Юм уу мангар бацаа юу баярдаг. Би угаасаа яаж чам зөвлөж үжиг тавьсан шүү дээ. Би одоо тэрийг тэгэл чам заагаад өгөөл бодож. Тэгэл манай лайм зөвхөлцөлөгчөл гарах бөгөөд тэгээд бас энэний дараа лайм маань нэг хэрэг шийднэ. Энэ хэрэг нь бол өөртөө нэг адилхан. Тэгээд нэг дараа нь өөрийнхөө туслаад хэрэг чихэнгүүтлэг бүр туслаа цаацалсан байдаг. Тэгэл энийг сонссон манай лайм шууд тэрийг өөрийн биеэр цаацлаа. Ер нь бол тэгэл хахуул авч байгаа бүх ард тэрийг бүх том тушаалнуудыг бүгдийн цааслаа гэсэн юм жоохон болохгүйс тараад энэ бол нөгөө тийм л олон хахуулаарч тараад байгаа юм хэлээ л. Ер нь л тэгээ бүгдийн сайхан AI роботор салхи орлоо да. Тэгэл энэс сайхан ард тэрэгт нь эргэрүүлж аваад манай шинэ эзэнт нь ч өстой толгойгоо хэрэг заах шиг болтой гэл орондоо ярилцаад явчихдаг. За тэгэд манай хүн сайхан элтнийхээ бэлтгэлээр өцөхгүйд нөгөө багш нь бас олон юм хуцаалж байна. Хэрвээ чи ориглыг зарж байвал хамгийн хэцүүг нь хий гэж мэгэл би амар олон юм хуцагдсан. Тэгэл хинтэн ч манай хүн бас юм хурдан орд юм. Тэгж заад илэн зөвгийнхөн бүр айгу дээр үеийн роботыг засаад
Тэрийг унахаар болно. Тэгээд засварчин болох төгөөс нэг Карлин гэдэг засварчин үржинэ. Тэгэл манай хамаагийг харцаа нөгөө Карлин шууд шалгаал авч. Уусаа хамгийн сүүлийн цаг үрээ робот юм л та. Манай хамааг юм л тэ. Хамаагийн үлэм хэр хөрхөөр. Тэгэл Карлиныг харсан нөгөө багс чинь дөө анхны харцаар дурлцсан. Яг миний тайп байна гэл. Тэгэл юм ярих гэсэн чинь хөрхий тоодог. За ингээд та 10-аас дарчих юм бол би үл энэ нэг үл бүтэн дуусгаж байна. Энэ угаас аним наймахгүй. Тэгээ бүр яг ингээд миний аним тайлбар их бүр яг Монгол тэнгэрийг орж ирэх гээд наа. Би бүр яг алах гэдэг. Тэгээд 10 хүрч юм бол бичлэг бүтэн оруулаад тэр нэг дотоо байсан гэртээ бүхт чинь цус орогч асуудлыг тэрийг зүгээр шууд хардаас навлаад дуусгаж. Айгүй амарх зүгээр. Нэг манга эдит заал нэг аним эдитээс тэ амар амарх юм зүгээр. Тэгээд нэг бараг 2 цагийн дотор нэг бичлэг гарч ирэх гэдэг юм уу хайш зүгээр. Тэгвэл ингээд тэр хүртэл тэр үрт. Тэгээ ямар ч лээс 10 хүрэхгүй байсан гэсэн. Би нэг дараачийн парти бол тэ бараг нөгөө өдөр хамгийн хурцтай л нөгөө өдөр ихэд бараг оролцсон доо. Тэгвэл ингээд тэр хоёртай бака